бол авилгатай тэнцэх газраас хэд хэдэн зүйлээр шалгаж байгаа гэсэн. Та тогтоолоо юу нэг гадаж авсан юм уу? Шүүх рүү шилжчихсэн гэсэн таны хэрэг. Тэгэхээр миний зүгээс байр суурь илэрхийлье. Өнөөдөр хүртэл улсын их хурлын гишүүний хувьд би байр сууриа илэрхийлсэн. Монголд төрийн өмчийн компаниудын хулгай байж болохгүй. Монголд ураны одоо энэ том төсөл бол монголчуудад хортой. Энээс болоод би үгээ хэлсний төлөө хэлмэгдэж байгаа хүн. Энэ асуудлууд дээр та нар хэвлэл мэдээлэлээр дандаа гүтгэлгүүд явж байгаа. Тэр 29 компаниар мөнгө угаасан гэж жишээ нь ярьж байгаа. Одоо миний асуулт 10,000 төгрөг тэрүүгээр гүйсэн тохиолдол байгаа юу? Тэр тэгвэл тэр мөнгө угаана гэдэг чинь нэг мөнгө ороод гарах хэлж байгаа шүү дээ. Тэгвэл тэр нэгэн гүйлгээ гаргаж байгаа. 10,000 төгрөгийн 1000 төгрөгийн гүйлгээл гаргаж байгаа. Юу ч байхгүй. Бүгд татан буугдсан компаниуд 16 төрийн бүс байгууллагууд. Тэгэхээр одоо ингэж хүнийг хэлмэгдүүл зовоож зүдрээж болохгүй гэдэг байр суурьтай байна. Дээр нэмээд улсын их хурал дээр залуу гишүүдийг бол айлгаж ичээж дарамтлж шийдвэрт нь нөлөөлж байгаа явдал бол харагдаж байна. Энэ зарим залуу гишүүдийг би өмнөөс нь өрөвдөж байна. Хиний хаанаас дарамтлаад байна? Энийг та нар өөрсдөө судалж болох нь та нарын ажил шүү дээ. Ерөнхийлөгчийн одоо санаачилсан хуулиар одоо гишүүдийг дарамтлаж байна, айлгаж байна, хичээж байна гэдэг асуудал явагдаад та тэрийг хэлээд байна уу? Улсын их хурлын гишүүний хувьд би өнгөрсөн жил 11 сард улсын их хурлын гишүүнийг гэмт хэрэгт холбогдлоо бол шууд эргүүлэн татчаа гэдэг саналыг би оруулаад цэц рүү оруулъя гэсэн. Энэ миний байр суурь шүү дээ. Холбогдонгууд л. Одоо юу болж байгааг би та нарт хэлэх үү? Холбогдуулаад, шалгаад, 4 жил дарамтлаад, чихийн хумбайлгаад тэгээд тэднүүсээр ард түмний төлөөх шийдвэрийн бүлэглэлийн төлөө гаргадаг ийм дарамтын хэрэгсэл болцсон байна. Ахыхан санаа ойлгож байна уу та? Ойлгохгүй байна. Яагаад дарамтын хэрэгсэл болсон? Тэгвэл чи сайн бодоорой заяа. Та ялагдагчаа хүлээж авах юм уу? Ялагдах тогтоолоо хүлээж авах гэж. Аагүй. Та өнөө прокурор гэж хэлсэн шүү дээ. Ер нь бол ялагдагчаар татагдсан хэрэг боогдсон байгаа гэж нэг ярьсан да. Та нар прокурор очиж асууж чадах уу? Та нар толботой байгаа шүү. Та нарт мэдээлэл өгч байгаа шүү дээ. Тэрийг очиод асууж чадах уу? Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг ер нь яг юу гэж харж байна? Энийг би их хурал дээр би байр суурь илэрхийлж болох уу? Таныг одоо эргүүлэн татах асуудал прокуророос оруулж ирэх юм байна гэдгийг мэдээлэл явуулж байгаа. Энэ дэр та амьд барьцтай байна. Тэр худлаа хэлж байна. Та худлаа хэлж Та байна. ялагдагчаар татах тогтоолоо хүлээж авах байгаа шалтгаан юу? Хүлээж энийг танд би хэлмээргүй. Яагаад та авахгүй байгаа? Танд би хэлж болохгүй байж болох уу? Яагаад Би танд хэлэхгүй байж болох уу? Яагаад болохгүй юм? Захиалах сэтгүүл зөрчөөс та. Би энэ байгаа бодит байдлыг л асуудаг байхгүй гişүнээ сэтгүүлчийн хуваар. Тэгвэл та буруу мэдээлэл авсан байна. Ингээ буруу биш энэ прокурорынхаа өөрсдөө мэдээлэл хийсэн шүү дээ. Танд бүр тогтоол гардуулж өгөх гэж төрийн ордонд орж ирсэн гэдэг. Тэгэхээр чин зэрэг танд би байр суурь илэрхийллээ. Улс төрийн алгын гар хөл болж байна та. Та хүн гүтгээд байна гэсэн үг үү? Би одоо ямар учиртай Та намайг бас гүтгээд байна шүү дээ. Үгүй би зүгээр бодит байдлыг асууж байна. Хувийн шүүхийн байгууллага хэвлэл мэдээлэл хэрэгслээр хүнийг дарамтлаж байгаа юм уу та? Би танаас бодит байдлыг асууж байгаа. Ялагдах тогтоолоо та хүлээж аваагүй шалтгаан юу юм бэ л гэж асууж байгаа шүү дээ. Би авцсан юм байна. Саягийн саналаа. Тэгээ шүүх рүү шилжсэн гэсэн үг үү? Энэ та тэр очиод тэр хүмүүсээс нь асууж байгаа. Та гол нь өөрөө мэдээлэлтэй байгаа юу л гэж. Би мэдээлэл байхгүй байна.